Бурханд бигээр л хүртэлдэг маа. Өглөгийн болон бусад чандад төрхийг татуулан үйлцсэн ба. Өнөө миний үйлцсэн бусад байнаар хамгийн амтны тусын тулд Бурхны утгыг олох болтугай. Хамгийн амттай амгалан хийгээд нас жаргалын шалтгааныг төгс олох болтугай. Хамгийн амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай. Хамгийн амтан зовлонгүй аз жаргалаас зэзэдүүл хагцах болтугай. Хамгийн амтан ойрд шунах хол дуурлах аль альнаас нь ингэж тэг сэтгэлээр орших болтугай. Хамгийн амтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгс олох болтугай. Хамгийн амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай. Хамгийн амтан зовлонгүй аз жаргалаас хэзээдүүл хагцах болтугай. Хамгийн амтан ойрд шунах холд уурлах аль альнаас нь ингэж тэг сэтгэлээр орших болтугай. За тэгээ бид нар өмнөх хичээл дээр энэ бие үгүн онол хоосон чанар товчл ярьж байгаа юм л да. Яг одоо сурах бичгүүдээр нь онлын номнуудаар нь гардаг тэр үгээр нэг ярьсангүй ерөнхийдөө зүгээр танилцуулж сонирхуулж байгаа юм шиг нэг иймэрхүү санаа байна гэж. Юмс үзэгдлэр нь бидний бодсон шиг оршдгоо л гэсэн санаа юм шиг байна. Бидний боддгоос хагүй хийсвэр оршд юм аа. Та ер нь эцсийн дүндээ бол нэр төдий, томьёо төдий оршдгоо л гэж хэлдэг. Нэр төдий оршдог. Яг өөрийн тэмдэг, өөрийн шинж чанар талаасаа оршдог. Өөрийн талаас бүтэхгүй. Өөрийн талаас бүтэхгүй. Тэгсэн атлаа тэгээ байхгүй юу гэвэл байхгүй гэж хийж болохгүй гэдэг. Тийм л да. Энийг өмнө хоёр хичээл дээр ярьсан болохоор дамж одоо дахиж яриа явах та. Ахтай энэ хоосон чанар гэдгийг ойлгож мэднэ гэдэг маань л хүн Бурхны шин гараад байгаа тэр муу сэтгэл болгоныгоо ялан дийлж болох цор ганц гарц юм а гэж үздэг. Цор ганц гарц. Хүсэж шунаад тэрний төлөө алалцаад уралдаад үеж тэр юм аа чин үндэ байхгүй байсан бол яаж таарах вэ гэмээр л юм шиг. Тийм ээ. Нэг юмны ханаас сүйд болоод яг тэр зүйл маань эцсийн үндэ байдаггүй зүйл байл ямар шүү. Бидний бодсон шиг байдаггүй бол яах вэ? Гэх шиг бодогдоод байна. За тэгэхээр бид нэр Бурхны шний танилцуулах хичээл өнөөдөр хэд хичээл явж байна да? 17 дахь хичээл. За одоо ямар хичээлүүд үлдсэн бэ гэх юм бол дэлхийн буддизм гэдэг хичээл байна. Дэлхийн буддизм гэдэг хичээлэр энэ бас хэрэгтэй хичээл. Яагаад вэ гэхээр бид нэр баян асуудаг л да. Жишээлбэл Хятадын, Солонгосын буддизм ч гэдэг юм уу, Японы буддизм тийм ээ. Гол бол за Тайланд явж, Тайван явж үзлээ, Таиланд явж үзлээ гэл Таиландд бол Бирмд Мямар гэдэг тийм ээ. Мямар сүүлийн нэр юм уу. За энтхийн буддизмүүд ер нь Монголын буддизмээс юугаараа онцлог юм бэ? Юу нөөр юм бэ гэдэг. Энд би нэг зүгээр хамаагүй юм ярьчихад жишээлбэл ингээд Солонгосын буддизм очлоо их цэвэрхэн байна. Дугуй сүмэн гоё байна. Гэл яригддаг. Энэ бол бас үнийг хэлэхэд юм аа. Ер нь зүгээр жишээлбэл Монголын буддизм шиг бүх юм аа хураалгаагүй, хядуулаагүй
60 жил эсрэг сурчилгаа явагдаагүй тэнд. Тийм ээ? Хуучин дуун, сүм дугна, эд хөрөнгө, тогтолцоо боловсон хүч нь байж байсан. За тэн дээр нэмэгдээд улс орноос хөгжилтэй байна. Улс орон хөгжилтэй сүс хөгтнүүд нь одоо санхүүдлаас илүү чадвартай гэсэн үг шүү дээ. Тэр болгоныг харьцуулаад бэрх байгаа юм л да. Монголын бурхны шин бол юу ч хөө тонуулаад юм болгоноо булаалгаад 60 жил бүтгүүлээд тэгээ одоо нэг ганц хуучин үлдсэн баригдаагүй хуучин сүм дугуйн байж байгаа газар их юм бол гандан дэвшлээд л байгаа шүү дээ. Тийм ээ? Гандан дэвшлээд л хуучин сүм дугуйн байсан. Дийлэх нь нураацаа нэг 60-аас гандан дугуйн. За тэгэл 100-ын дугуйн эдэр нь л үлдсэн юм шүү дээ. Жижигхэн дугуйн үлдсэн. Одоо энэ нь үйл ажиллагаагаа явуулахад мэргэжлийн ялтын газар эдгээрээс бол акт тогтооч. Гандан дугуйн гэдэг гол хурал хураад идэв дугуйн шүү дээ, тийм ээ. Тэрэнд бол одоо энэ аюултай. Ер нь үйл ажиллагаа явуулж болохгүй гэл. Тэгээд өөр дугуйн сав барья гэтэл гандан дугуйн хэлэхэд орлого нь хүрэхгүй л байгаа юм чинь. Хүрэлцэхгүй л болж байгаа. Тэгээд 700 сүм дугуйн барьсныхаа одоо нөхөн төлбөр маягтай ч юм уу нэг сүм дугуйн улсаас барьж өгч байгаа юм л да. 20 мянган ламыг нь алаад 700 барилга байгаа хэмжээний устгасныхаа нэг нөхөн төлбөр байж болох уу гэж бодод. Тэрний одоо мөнгөний зарцуулалт энийг ганд ерөөс хяндаг. Тэгэхэд л одоо гом их шуглаа шүү дээ. Ганд улсаас мөнгө авдаг гэл яадаг гэдэг гэл. 700 тэнийг би дахиад л ярьж байгаа юм байна. Нэр өмнө ярьсан санагдаж байна. Тэгээ бодмоор санагдаад байт. Би дөнгөж сайхан л ярьж ятлаа. Японы дугуйн муган цэвэрхэн гоё байдаг гэдэг. Би Японд очиж байсан л да. Яг сүм дугуйнд байрлаж байсан. Тэгтэл тэр дугуйн гэдэг л 1000 жилийн түүхтэй байшин байсан байхгүй. Японд яар сүм хитэн нураагаагүй. Лам уурга алж чадаагүй. Нөхцөл өөр байгааз. Нөхцөл өөр. Жишээлбэл би зүгээр нэг юм гомдлоод байгаа ш нөхцөл байдлыг л хэлж. Аймагуд гэхэд аймагуудад байгаа сүм хийдүүд бурхны шинэ сүм хийдүүд бол эдийн засаг санхүү үнэхээр хүнд байгаа юм л да. Хүнд болол явчихж. Тэгтэл би зүгээр жишээлж байгаа юм шиг нэг бодит байдал юм байна. Зүгээр л нэг аймгийн говьалтай аймагч гэдэг юм уу тэгэл жишээл христийн яшны гэдэг л маш том барилгыг тэр жигт нь худалдаж аваад тэрэнд өчнөө хөрөнгө оруулалт хийж засаал авчиж байгаа юм л. Энийг би буруу гэж байгаа юм шиг л. Тэгэх хэмжээний мөнгө гаднаас орж ирж болоод байгаа юм аа. Бидэнд ихтэл тэгэх хэмжээний мөнгө бас байхгүй л байна л. Тэгсэн атлаа их сонин. За шүтлэггүй бурхны шинтэн цөөнөө хөтөл Монгол бурхны шинтэн байгаа шүү дээ. Тэгэл яг тэр нэг өөрийнхөө шашны байгуул эдрийг дэмжих тэтгэх ажил дээр бол жоохон сэтгэл дутсан юм шиг надад санагдаад байт. Тэгтэл өөр тийм ээ жишээлбэл өөр за нэг одоо энэ буруу өрсөлдөж байгаа юм шигтэй зүгээр бодвочтой санагдаад байт. Ямар нэгэн одоо юу гэх юм байгаа. Өөр юмд мөнгө зарцуулах өөр эд шинэ нэг мэргэлдэг мундаг мэргэлдэг хувилгаан төвдөөс ирж энэтгээс ирж их юм бол сүйд болох маягт. Сүйд л болол маягт. Ахтай өөрийн энэ шашны институцийг босгох энэ тэрэг гэдэг дээр бол би бодогдол. Тэгээ энийг яаж босож зөв голдролдоо ороод эргээд хүмүүстэй номлолыг түгээх хөл дээрээ босох юм бол доо гэж бодогдол ах мэхтэй л. Одоо жишээлбэл би өнгөрсөн намар Англи очоод Англи олон улсын хүмүүс л байгаа юм л да. Сирч байт юм, Узбекч байт юм. Тэгээ тэр хүмүүс ингээд тэр газар очихтойгоо зэрэг яг тэр үндэсний яст нь юу нэг хоорондоо эвсэн нэгтгэдэг юм, шашин их хэвдэг.
цуглуулах юм. Тийм ээ. Яг хашаан цуглаал за ийм шүгэл хоорондоо эвтэй байгаараа бие биенээ хүндлээрээ гэл. Монгол хүн гэдгийг сануулна гэдэг шиг тийм ээ. Тэр хүмүүс чи яг тийм хүн шүү гэл сануулах ахмаа. Та нөгөө талаасаа бас гарцаагүй тэр үйл ажиллагаа явуулахын тулд би ихтэй ярьлаа тийм ээ. Жишээлбэл хүн ингээд нэг зардлаа тооцсон шүү дээ тийм ээ. За одоо би цахилгааны төлбөрт нэг 20 паунд төлнө гэж. Утасны төлбөрт гэл нэг 90 зардлаа тооцож байгаа. За яг шашныхаа юунд тэдийг зарцуул. Энэ бол бүр гарцаагүй өөх ёстой. Юу хийм хэрэгцээ нөгөөдөл нь ч үйл ажиллагааг зөв авч явдаг. Нэг юм хөл тогтолцоонд байд юм шиг. Тэгээд дахиад жоохон цаашаа бодохоор энэ шашинд итгэх, бурхны ишинд итгэх итгэл үнэмшлийг агуулгын хувьд юу хэлэх юм бэ гэж би байнга тавтан бодох юм. Яг агуулгын хувьд бурхны ишинд итгэх гэдэг маань зөв сайнд итгэх гэдэгтэй л холбогдох ёстой шүү дээ. Зөв сайнд итгэхийн л нэр хүн зөв сайн болохын нэр. Зөв сайн гэдэг нь бас нэг муулын өрөөд байдаг зүйл биш юм л тийм. Хүнд л авах хэрэгтэй. Хүнд зөв сайн байна гэж итгээд байгаа хэрэг шүү дээ. Хүний зөв сайн хөгжиж болно гэж итгээд байгаа хэрэг байна. Гэхээр л хариуцлаа. Тэмээд тэгэхгүй бид нар бол уулаасаа хотлаа. Зөв сайн гэж нэг туйл тэнд байдаг гэх юм бол энэ нөр зөв сайнд итгэж байгаа хэрэг муу юм. Хүний сэтгэл зөв сайн гэж байдаг. Тэр нь хөгжиж болдог. Бид нар итгэж үнэмшиж болдог. Энэ итгэл үнэмшил нь нэмэгдэж болдог. Үнийгээ дагаж мөрдөж хэрэгжүүлж хүн болдог гэсэн итгэл үнэмшилтэй холбогдохгүй юм болбол өөрөлд бид нар бурхны шний хамгийн ихний алхмууд болсон тэр итгэл Буддаа гэж юу вэ гэдгээ эргцүүлүүлгүйгээр сүүлийн үед нэх мундаг бурхны шний үзээр дандаа л нууц тарин марин яриад. Тэ? Мундаг бүтээл бясалгал яриад. Байх шинадаа санагдаад. Гэхдээ тэрийг би үүсээгүй ш. Би өөрөө залбирч мөргөдөг нуус тарин эрхэм байлгүй авах тэ. Аливаа нэгэн сахиус байлаа ч гэсэн бурхан байлаа ч гэсэн тэр мундаг чадaltaй гэд бид нар мөргөөд байгаа юм уу гэж би бодоод байдаг байхгүй. Мундаг чадaltaй байна шүү дээ тийм ээ. Чадaltaй гэд түүний хүнд ч мөрөх юм нэгтэй бас яг тийм зөв юм уу биш үү? Жишээлбэл нэг ерөнхийлөгчийг ч юм уу нэг хүнийг их нөлөөтэй чадaltaй гэд мөргөөл байж болно шүү дээ. Тэгж мөргөөд байгаа юм үгүй бол тэр мөргөж байгаа зүйл маань зөв сайн гэд бид нар хөндлөх хэрэгтэй юм. Тэмээд тийм ээ. Нэг мундаг юу дугаар хүссэн юм болгоныг биелүүлдэг, авардаг, мэргэлдэг, түргэлдэг, ирээдүг шийддэг тийм ээ. Далд ертөнцтэй холбогдог мологддог гэж хуйларсан хүмүүс биш. Далд ертөнцтэй явдаг, нисдэг, яадаг, мэргэлдэг, яг мэддэг зэд. Энэ л бид нар ач холбогдол өгөөд энийг гоё гэж хараад байгаа болохоор л нэг юм л яваад. Бурхны шний итгэл үнэмшил гэдэг маань далдыг харах, нисдэг, яадаг, ийдэг тэр бол яг туйлын гоё юм биш юм байна. Бурхны шин сэтгэлийн гмийг арилгана гэдэг нь хамгийн мундаг гэж олонтоо гараад байгаа. Сэтгэлийн гмийг арилгана гэдэг нь хамгийн мундаг юм. Инэрл нэгүслийг хөгжүүлнэ гэдэг нь хамгийн мундаг юм. Хичнээн мэрэгэн түргэн яадаг ийдэг ид шидтэй хүч чадaltaй байж гэсэн надад сонирн биш байна. Бүхнийг чаддаг хүчтэй. Харин зүгээр чадалгүй, бэргүй, хүн тоохгүй хамаалга хүн нэг зарчим дээрээ зогсож чаддаг ядруу хүн те. Би худал хэлэхгүй гэж нэг бодд юм гэж нэг ам бардам хэлэх нэг хүн байдаг бол надад тэр их хүндлэн санагдаад байна. Би 10 хар нүлийг төвчээ гэж бодд юм л гэж бодох хийх тийм ээ. Ямар нэгэн далдын юмтай холбогдох туйлын чандын ямар онгод сахиус юу сонирн биш бодогдод. Би нэг бусдыг инрэл гэж бодд юм а. Инрэл нэгүсэл гэдгийг л би хүндэлд юм а гэвэл надад тэр их сайхан санагдав. Явж ерөөсөө юунд итгэдэг вэ? Би зөвд л итгэдэг юм а л гэвэл их сайхан санагдав. Би инэрл нэгүслийг л их мундаг гэж бодд юм да. Инэрл нэгүслийг л би нэг итгэж бусдыг нэг муу юм санахгүй. Бусдад туслая.
сайхан сэтгэлээ тэгэл хүндэлт юм а. Түүнээс ч тэр ямар нэртэй байж болно шүү дээ. Ямар хүчтэй, сайхуус яадаг, хийдэг, аян горуулдаг, бороо хариулдаг, надаа нэх. Ийм байж болд юм уу болдгүй юм уу гэж би бодох юм. Ийм байх ёстой юм биш үү гэж би бодох. Шал өөр нэг эрен борж ирж байгаа юм л да. Зөв сайн байна гэдэг л мундаг шүү дээ л гэсэн бодлоо. Надаа энэ илүү сэтгэл дотн буух юм. Тэгэхээр дэлхийн буддизм гэж ороод ирэхээр энэ олон бурхны шишний өөр сургуулиуд юугаараа ижил юм. Яагаад бурхны шишин гээд бид нэг нэр малгайдаар бүгдээрингийн одоо зүүчилж хамааруулж болж байна гэдэг. Юугаараа өөр юм. Ямар үүх түүхтэй юм гэсэн ийм хичээлүүд арах юм да тийм ээ. Японы буддизм, Солонгосын буддизм ч гэдэг юм уу, Шри-Ланкийн буддизм ч юм уу. Ер нь энэ 2500 жилийн өмнө туршид буддизм ер нь яаж дамжиж ирсэн бэ гэдэг талаар ингэж 2500 жилийн өмнө явж ирэх зураа одоо яаж хоорондоо өөр ялгаатай урсгалууд болж би хөгжиж ирсэн бэ гэдэг талаар ярих юм. За энийг ярихын тулд ер нь зүгээр дэлхийн буддизм гэдэг хичээлийг ярихаар буддизмын одоо 2500 жилийн өмнө бурхан буддизм ер нь ямар байсан бэ? Бурхан Буддагаас хойш ямар байсан бэ гэж жоохон түүх ярих хэрэгтэй болох. За би бол түүх намтартаа төдийлөн тийм сайн биш те. Гэтэ ер нь бурхан багш за хаан хөвгүүн гэж ярьдаг. За хаан хөвгүүн гэдэг маань одоо үеийн ч юм уу хэмжүүрээр бас хаан хөвгүүн гэхэд бэрх юм шиг байгаамаа. Хаан гэдэг нь бол бас нэг эзэнт гүрэнд байдаг зүйл юм шиг. За шагжаа омог гэж яриад байдаг. Бурхан багшийн мэдлэл нь бол одоо илүү отго омог маягтай юм шиг. Одоо бид нар мэднэ Нярун аймаг гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Монгол аймаг гэл Монгол их Монгол улс байгууллагатаас өмнө бол Хэрээдэнч тэр 8 анч тэр яг эзэнт гүрэн бол байгаагүй тийм ээ. Отго омгууд маягтай юм шиг. За тиймэрхүү юм шиг. Яг тэгвэл бурхан багшаас яг зэрэгцээд л энэтхэгт том эзэнт гүрнүүд үүсэж ирсэн гэдэг. Бурхан багшийн яг үеэс эхлээд. Тэрнээс өмнө бол олон одоо аймагуд тэгээ жижиг биш л дээ бие даасан улс шахал болж байгаа тийм үү аймагуд гэж. Тэгээ бурхан багшийн мэндэлсэн тэр аймгийг бол Сакья Шагжаа гэж эхэлдэг тийм ээ. Шагжаан аймаг тэрний одоо удирдагч гэх юм уу да. Омгийн тэргүүний хөвгүүн. За Монголыг бодох юм бол тэр аймагуд нэг олон хүнтэй байсан баг та тийм ээ. Та хүүгээ ер нь хэрэгтэй бүх юмыг. Тэгээ энэ бурхан багшийг бол хэрвээ гэгэрлийн замаар замнаагүй болвол ёстой энэтхийн тэр олон омгуудыг нийлүүлсэн Заграваадын хаан буюу энэтхийн анхны эзэнт гүрнийг бүтээх ёстой хүн байсан л гэж юу нэрт юм бэлээ. Тийм байсан. Тэгээд бурхан багш 29 настайдаа бүгдийг орхиод одоо үннийг хайна гэж явсан л гэдэг. Үннийг хайна. Тэгэхээр энэ бидний шунаад энэ насыг зориулаад байгаа болгон маань бол туйлын тогтвортой, туйлын утга учиртай зүйл биш байна гэж игэрсэн гэсэн үг л. Ингээл хөтлөөд өгчт юм бол ингээл яачт юм бол энэ гоо сайхан майхан гэдэг маань тийм туйлын нэг насаа зориулах зүйл биш үү шүү дээ. Туйлын амар амгал. Хүний оюун ертөнд, оюунны түвшинд хүрч бол хамгийн туйл хязгаар нь юу вэ гэж хайсан юм л. Та тэгээ 6 жил бяцлаглыг хийгээд гэгэрсэн гэдэг. За энд бол нэг юм хоёр өөр шугамын хариулт гарч ирд юм шүү тамина. За баг хөлгөнд бол бурхан багшийг за гэхдээ ер нь альч бурханы ишний их хөлгөнч баг хөлгөнч урсгалууд бурхан багшийг зүгээр л нэг хүн хаан хүүгэн тийм ээ. Зүгээр нэг хүн байж байгаа л тэгэл 6 жил бодож бяцлахад гэгэрсэн гэж бол үздэггүй юм. Үздэггүй. Бурхан багшийг өмнөх олон төрлийн турш тийм ээ. Оюун ухааны хөгжүүлж ярьсан гэж үздэг. Бурханы ишний бүх урсгалууд хүлээн зөвшөөрдөг энэ чатаага тэйл чатаага түүх гэдэг юм л бурхан багшийн өмнөх олон төрлүүдийн цадиг намтар гардаг түүх. Одоо сая энэ Випашна бяцлаглалын
хэн багш Ширэндэв багш баг 500 төрлийнх нь гэв намтрыг өгүүлсэн 5 бот нам орчуулаад гаргачлаа гэсэн шүү монгол хэлэнд. Тэгэхээр өмнөх төрөлдөө игэлгүй тийм ээ хамаг амтны тусыг хийж явсан гэсэн юм төгөл гарч ирээд байгаа. Тэгэхээр баг хөлгөнд бол өмнөх олон төрлийнхөө доош үнэхээр одоо гэгэрлийн замнаар замдсан хүн байсан гэж үздэг болвол их хөлгөнд бол бурхан багш яг энэ төрлийг бол бүр өмнө гэгэрсэн байсан гэж үздэг. Гэгэрсэн байсан. Тэгээд энэ тэнд ингээд гэгэрх ёсыг үзүүлэл яваад байт юм байна л. Амтны тусыг хийгээл яваад байдаг. Тэрний нэг юм одоо ингэж гэгэрдэг шүү гэдгийг үзүүлсэн болохоос бас анх гэгэрсэн бол бас биш юм а гэж ярих тал байдаг. Тэг ер нь яг замб твд бол ер нь анх гэгэрдэг юм. Яг гэгэрх газар нь бол дүрс ертөнцийн одоо огмон буюу одоо дээд гэдэг нэг газар байт юм а. Тэн дээр нь гэгэрсэн юм а гэсэн нэг юм хөө тайлбар яваад байт. Тайлбарыг яваад байдаг. За энэ бас зүгээр зохиогоод хэлсэн ч биш. Бурхан багшийн айлцсан номнуудад бол иймэрхүү үг бас байдаг баг. За тэгээд даюутай ч гэсэн бурхан багш өмнөх олон төрөлтэй. Тэгэхээр ер нь зүгээр гэгэрл төгс гэгэрл төрнө гэдэг бол зүгээр ингээ байж хаа. За гэгэрийн ариусаа гэл ингээд хийчдэг ажил биш л дээ. Бидний тэргүүлшгүй буюу одоо олон төрлийн турш хөгжүүлсэн энэ нясваннес 84,000 зүйл тэрний язоор үр үндэс тийм ээ. Энийг нь бүхэлд нь гаргаж хайна гэдэг бол маш өндөр түвшний бясалгал. За хэрээс хитэрсэн тийм дадуулал, онол, төвлөрөл, тэг шагуулал эднэр орж ижил гэгэрх учиртай юм шиг. Асар их буйны хүчээр гэгэрдэг гэдэг. Асар их буйны хүчээр. Асар их буйны хүч дотроо одоо тэгж бодмоор биш надад санагдав. Яг би яриад байгаа бид нар одоо ингэ бурхан мөргөж байна да тийм ээ. Бурхан мөргөдөө бид нар ингээд шавраар бүтээсэн юм уу зурцсан гэдэг ингээд мөргөөд болоод байгаа юм л. Мөргөөд. Агуул нь юу вэ гэж бодох учиртай юм шиг. Агуул нь юу гэх юм бол тоошгүй 3 их галвын турш хамаг амтны тусыг бүтээж ээж ариусч гэгэрсэн юм а гэсэн агуулга юм шүү дээ. Тоошгүй 3 их галвын турш амтны тусыг бүтээж буйны чуулганы хурааж ээж гэгэрсэн. Тоошгүй 3 их галуу гэж юу ярина вэ гэх юм бол тоошгүй гэдэг маань тооны нэгжээ гэдэг. 60 эдэн оронтой тооны нэгж юм шиг байна. 60 эдэн оронтой тооны нэгжтэй тийм их галвын турш 3 тийм их галвын турш амтны тусыг бүтээж ээж. Амтныг амар амгаланд байгуулж ээж. Амтныг зовлонгоос хэтлэгж ээж. Бүхнээ гэдэг юм. Лалар гүдний шаны эсрэг гэдэг үг гэдэг. Ам насаан зориулах. Тийм ээ. Бүхнээ бусдад зориулж 3 галын турш буйны чуулганыг хурааж ээж. Тэр буйнаа сая хамаг амтныг гэгэрх буян болно гэж номд гараад байт. Тэр энийг бас дурсаж бодож ив зүгээр юм шиг байт. Бид нар бурхан бодохдоо нэг агуулгах гэдэг шүү. Тоошгүй 3 галын турш амтны тусыг бүтээсэн юм шүү дээ гэж. Төгсгэрсэн бурхад гэдэг бол олон байдаг байх юм да тийм ээ. Та хэрвээ гэгэрчлээ гэж бодоход төгсгэрсэн бурханд болж шүү тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн цаг хугацааны турш бол хичнээн олон хүн гэгэрснийг бол бид нар мэдэх аргагүй. Тоошгүй гэж хэлдэг. Тэр олон бурхад болгон одоо зарим хүмүүс ингэж хэлээд идэв ингээд зургатаараа жишээлбэл энэ манд бурхан бол эмхтэй бурхан болохоор нэг арай илүү нэгүсэлтэй гэлтэй. Тийм бол байдаггүй юм шүү. Бурхтууд дотор энэ арай илүү бяртай, энэ арай илүү нэгүсэлтэй, энэ арай илүү ухаантай гэсэн юм бол байхгүй. Бодгойл ертөнцийн хурж болох хамгийн сайн сайхны туйлд нь өөрөлдөл яг очицсан хойно бол нэг төвшин. А гэхдээ тийшээ явсан замнал нь өөр гэдэг. Тийш явсан замнал нь өөр. Замнал нь өөр гэдэг маань зарим нь бол жишээлбэл манчир бурхан бол Чангараас бурхантай бол бас илүү ухаантай гэсэн үг биш. Чангараас бурханаас илүү ухаантай биш гэдэг. Манчир бурхан гэгэл төрөх замнаар замлахдаа манчир бурхан бол тэр мэдлэг нь бол ханцшгүй байсан л гэж байна. Чангараас бурхан бол бусдыг инэрх хайрлах сэтгэл нь тэсэлгүй их нэг үсэлтэй байсан. Тэгвэл одоо 2500 жилийн өмнө төгсөг ирсэн шагжмууны бурхан
ямар байсан бэ гэх юм бол илүү ухаантай байсан гэж харахгүй. Илүү нэгүсэлтэй байсан гэж харахгүй. Шамтлан ханцшгүй байсан гэж байна. Шамтал зүтгэл. Анх бодийн сэтгэлийг үүсгэсэн буюу хамаг амьтны тусын тул Бурхны утгыг олё гэж эргэлт буцалтгүй шийдсэн тэр цагаас хойш төгс гэгэрлийг олох хүртэл 3 их галын турш нэг мөчөж амс хийгээгүй. Нэг мөчөж амс хийгээгүй. Тэгэхээр бид нар Бурхан багш мөрөгтөө надаа бид нар тэгж бодвол тоошуу 3 галын турш амьтны тусыг хийхдээ нэг мөчөж амс хийгээгүй юм гэсэн гэж боддог. Тэгж аханд одоо Бурхан багшийг бүтээхдээ бид нар одоо нагтлаа эдэрт баруун гар нь ингээд доошоо ингээд өвдгнөөсөө доош нэг юм дарцсан маягтай байгаа сте тийм ээ. Энийг одоо ер нь эртний нийтийг нь вэд эднэрт юу их байх юм да? Энэ чагж гэдэг энэ гарын тэмдэг гэх юм уу те. Гардаг штэ тийм ээ. Ганцхан Бурхны шинт ч энэ бол ингэсэн үгээ, энэ бол тэгсэн үгээ гэл агиух гарч байгаа сте. Энэ бол юу гэсэн үгээ гэл энэ бол ингээд юмнууд гарч дандаа нэг бэлэгдэл агуулгууд байна. Бэлэгдэл агуулга. Бурхан багшийн доошоо ингэж бүтээж байгаа нь бол сайн номбын чагж газар дарсан моторлог гэж хэлдэг. За энэ түүхтэй холбоотой юм шиг. Газар дарсан. Энэ Бяцхан Будда гэдэг нэг кино байт юм да. Холливуудын жүжигчин Кайни Ривз л үү. Тэрний тоглосон гэдэг. Тэрэн дээр бас гардаг. Тэгээ Бурхан багш 29-т одоо бүхнийг орхиод туйлын агуулгыг хайгаад явж л дээ. За тэгээ яваад хамгийн сүүлд одоо удахгүй болж байгаа энэ дүүчин өдөр шүү дээ тийм ээ. Тэгээ би бас энийг яагаад ярьж байгаа хэрэг дүүчин өдөртэй холбоотой. Зуны ихэнх сарын 15. Зуны ихэнх сарын шиний 15 гэдэг нь Бурхан багшийн мэндэлсэн өдрөө гэж хэлдэг. Бурхан багшийн төгс гэрлэг болсон өдрөө гэдэг нь зуны ихэнх сар. За зуны ихэнх сарын 14-ний шөндөө тэгээд бясалгалд суусан юм л да. Бясалгалд суугаад тэгээд өөр хаяахын алдаад дорж давнд ингээнсэн буюу очир мэтийн диан гэдэг тэгш агуулд сууж байгаад сэтгэлийн гмийн хамгийн нарийнаас нарийг нь дарж үцээсэн л гэдэг. Хувцсны хэрийг арилгахад бүдүүн хамыг түрэн дарилт юм байна да тийм ээ. Хүний нисванасыг дарахад бүдүүн нь түрэж дарагддаг гэдэг. Их уур бол дарагдана гэдэг. Их одоо тийм ээ. Гэтэ хамгийн далд уурууд бол арилах үе бэрх гэдэг юм л. Ойлгож байгаа сте тийм ээ. Хэрэг сэтэрсэн шунд бол нөхрийн хүнд байдаггүй сте. Дарахж амрах. Гэтэл нэг жоохон үйлэл шунлууд бол бас дарах үе бэрхэл гэдэг. Тэгээд яг тэр үр шөнийн цагаар за чуун буюу хамгийн багаас нарийнаас нарийн сэтгэлийн хэрийг тэр очир мэтийн диан гэдэгт сууж байгаа дараад тэгээ хоёр дахь гишэндээ бол янгуух хийгээд чангуух үнэн болгоныг алган дээр одоо журуура ломбо гэж хэлдэг. Нойтон жүр үр тавьсан мэт гэж хэлж байна. Одоо алган дээрээ байгаа юм харж байгаа мэтэл янгуух хийгээд чангуух оршихуй болгоныг нэгэн зэрэг харж чадаж байгаа Бурхны гэгэрэлд хүрчээ гэж хэлдэг. За тэр гэгэрэлд хүрэхээс өмнө тэр шүнч нь одоо Шамнасын аймгийг дарсан гэдэг бас үйл ажил болсон л гэж гардаг. Шамнасын аймгийн 8 цэрэг 8 аймаг цэрэг гэдэг нь Шамнасын аймгийн 8 аймаг цэрэг гэдэг нь бүгдээрээ Бурхан багш руу давталсан л гэдэг. Бод модны дор сууж яхад олон цэргүүд давтлал айлгаал. Би хичээл дээр ер нь бол чөтгөр шулам гэж байхгүй хамгийн амар чөтгөр шулам бол бидний муу сэтгэлээ гэж хэлээд байдаг тийм. Уулаасаа тийм ихтэй. Яг үндэ бол гадаад чөтгөрөж байдаг юм шиг байна. Байд юм шиг. Гадаад чөтгөр. Гэхдээ болно. Бурхан болно гэдэг нь тэр гадаад чөтгөрийг дийлэх нэр биш байдаг. Дотоод чөтгөрийг даалгачвал бол тэр дарагдж байгаа юм тэр гэж. Тийм ээ? Байлдаал чөтгөрийг байлдаал явчт юм биш. Тэр 8 аймаг цэрэг бол бидний 84 мянган муу сэтгэлийг л бэлэгдэж байгаа. 84 мянган муу сэтгэлийн дүрс туурсан хэлбэр ч юм уу. Тэгээ иймэрхүү учиртай юм шиг байна. Тэд нар чинь л харваад л муу сэтгэлээ дарах гэдэг. Тэгээ Бурхан багш бол энэрх нэг үсэг сэтгэлийг бяцлах санал гэж та ярьдаг.
Энэрх би сэтгэлийг бодохдогоо зэрэг тэр Шамсын 8 аймаг цэргийн харавсан сум жад сэлэм тэргүүтэн бурхан багшин дээр цэцгийн дахил болж буулаа гэж гардаг. Цэцгийн дахил болж буужээ гэж. Тэг гард юм да Шамсын аймгийн цэргийг гартаа нэг зэвсэг шөвөг барилгүйгээр дарж чадсан та гэж гардаг. Юуны хүчээр дарсан бэ юм бол нэгүсэх сэтгэлийн хүчээр дарсан л. Тэгэхээр гадааж тэрийг дарна гэж бодож байлдаал туулгаал байдаг хэрэг биш байна шүү дээ. Энэрх сэтгэлээр дарсан. За тэгээд тэд нар болохоо байгаад ирэхээр чинь арталт нь тэг кинон дээр гарч дүрслэнээр бол 5 гоо бүсгүй хурч ирээлөө тэгэл. Бид нэр 5 метрхэн шунлыг бэлгэж явах шүү. Тийм ээ. 5 метрхэн шунлыг 5 гоо бүс гарч. Тэгээ бурхан багш Дианасаа хөдлөхгүй байгаа юм да. Тэнгүүтэл тэр кинонд дүрснээр бол хамгийн сүүлд Дүтгэр банчиг буюу одоо самгаар нэр нь бол Мара гэдэг. Мара гэдэг. Хүсэл ертөнцийн тэнгэрийн хүүхэн гэж хэлдэг. Хүсэл ертөнцийн тэнгэрийн хүүхэн гэдэг маань одоо Шамсын хаан гэж л ярих гараад байгаа юм л да. Шамсын хаан. Тэрийг одоо их сонь дүрсэлтэй. Суужааснаа ингээд усан туссан дүрн ингээд гараад ирт. Өөрөө гараад ирт. Тэгээд юу гэж хэлдэг вэ гэхээр Шамсын хаан өөрөө гарч ирж байна шүү дээ. Чи юу хийгээд байгаа юм бэ? Гэгээр л байхгүй. Чи хүмүүс сэтгэлээ дийлэхгүй. Чи би хэмээх сэтгэлээ ялахгүй. Тийм юм байхгүй гэж юм л да. Тэгэхээр бурхан багш тэр киноныханд ялгаагүй. Бурхан багш юу гэж хэлдэг вэ? Мара чи их хүчтэй тэнгэр болжээ. Хүсэл ертөнцийн одоо тэнгэрийн хөвгөн цагаансараа бид өглөөрт босхгүй бол 5 сумаар харавчдаг ярьдаг шүү дээ тийм ээ. Тэр 5 сумаар харавдаг нөхөртөн байхгүй юу? Фэдийн үлгэрд шинжтэй юм л да. Бидрийг одоо их тийм назгай, завхаа юу вэ тийм л байх юм бол их баясах маягтай. Тэрний хүч чадалч нэмэгдэх маягтай. Чи хүчтэй тэнгэр болж ихтэй чиний энэ хүчтэй тэнгэр болсон чинь чиний өмнө хийсэн нэг буйны хүч юм а гэж. Чи өмнөхөөс нэг зөв сайн үлийнхээ хүчээр одоо юм чадaltaй хүчтэй тэнгэр болж. Их хүчтэй чадaltaй тэнгэр чи өмнөөс юуны хүчээр их юм бол өмнөөс нэг л буйны хүч. Нэг буян байгаа. Тэгвэл би тоошгүй 3 их галын туш хамаг амтныг бүтээсэн юм а гэж. Чи нэг буйныхаа хүчээр юм хүчтэй тэнгэр болсон байна. Би харин тоошгүй 3 их галын туш хамаг амтны тусыг бүтээсэн юм а. Яагаад болохгүй гэж би тэр буйныхаа хүчээр болно гэж хэлдэг. Тоошгүй 3 галын туш хураасан буян гэхээр бид нар нэг хүн төрснөөс ахуулаад өгөхийг хүртэл үргэлжид буян үргэлжид бусны тусыг тийм ээ үргэлжид хүмүүсийг зовлонгоос хэтлгэж амар амгалан өгсөн үйлдэл хийлээгээд аймун буянтай хүндэ гэж бодноо тийм ээ. Тэгтэл тоошгүй 3 их галын туршдыг зүтгэсэн гэдэг. Тоошгүй 3 их галын туршдыг зүтгэсэн. Тэнгүүтэл мараа гэж хэлдгээр чамайг тэгсэн гэж хэн гэрчлэх юм бэ гэж. Тэгэхээр бурхан багш газар дарсан гэдэг. Тэгээ бурхан багш газар дарсан чинь газраас газрын охин дэнгэр Васан дараа гэдэг охин дэнгэр гарч ирсэн. Васан дараа. Энэ дэлхийн эзнийг дэлхийг бол ер нь эмхтэй гэж гараад байт юм да тийм ээ. Эртний үлгэр домгооч гэсэн их гарах юм ба шүү дээ эмхтэй. Энэ ведийн домогч гэсэн нэг тийм шиг газар дарсны Васан дараа гэдэг газрын охин дэнгэр гарч ирсэн. Би гэрчилмөө гэж хэлсэн. Би гэрчлэнэ гэж. Газрын эзлүүд их урт настай гэж хэлдэг. Шинжлэх ухаанаар бол манай дэлхийд 5 тэрбум жилийн настай юм байна. Бүгдийг гэрчлэхгүй ч гэсэн би бол одоо 5 тэрбум жилийн гэрчлэнэ гэж хэлсэн шүү. Гэрчлэнэ. Тэгээд Мара замхраад алгуулсан гэж кинон дээр гарч байгаа юм л да. Тэр Мара гэдэг бол Шамсын хаан хамаг мөгийг хэдгүүл явж бидний би хэмээх сэтгэлийг бэлгэж байгаа. Би хэмээх сэтгэл. Тэгээд төгсгөр сайн гэж те тэрнээс хойш бурхан багш 49 хоног ч илүү ном номлоогүй гэт.
ном номлоогуудаа ном номлуулагч хүн байгаагүй мүү? За ерөөхдөө гол нь бол энэ төгс гэрсэн бурхан будаа нийтэд номын хүрдээг эргүүлэхэд бол заавал айлтгахч хэрэгтэй байдаг гэдэг юм да. Айлын хаалга төгшөөд ном зааж болохгүй гэж хэлдэг нь тэр л дээ. Заавал цаа түүний хүсэл байх юм бол номлох хэрэгтэй гэж хэлдэг. За олон талтай. Ер нь бол тийм гэдэг. Хувь төгөл дээр шав байх юм бол араас нь гуйж байгаа чамаагүй номлох учиртай байдаг. Нийтдээ бол заавал айлтгахч хэрэгтэй. Тэгээд 49 хоног. Тэгээд бурхан багш ямар ном айлцсан байдаг гэх юм бол савши борвол оцол дүмааж дүзээ даван чавшиг ховснод тэргүүтээ нэг бадаг ном айлцсан байд. Тэрний санаа нь юу вэ гэхээр машид гүнзгий, машид амгалан за гайхамшигтай товчлоод агуулгаар нь орчуулад би гайхамшигыг оллоо л гэж хэлсэн байд. Би гайхамшигыг мэдчихлээ гэж. Гэхдээ хинч ойлгохгүй болов гэж хэлсэн байд. Сүүлээ донжингоор нь хинт ч хэлсэн өгүүлсэн ойлгохгүй тул энийг ойлгохгүй байна. Хүн ер нь ойлгохгүй байна л гэж. Тэгэхээр би дугайл ойд цэцэрлэгтэй бай даа гэж хэлсэн байт. Бурхан мөш айлцсан. Хинч ойлгохгүй дээ. Тэгэхээр би дугайл одоо ингээд өөр юу. Тэгж хэлэхтэйгээ зэрэг эсрүүн тэнгэр бууж хурч ирээд бурхан багшд алтан хүрдүр гэсэн гэж яриа байдаг да. Тийм алтан хүрдүр. Та номын хүрдээ эргүүлэхтөө гэж. Нөгөө одоо чатаага түүх гэдэг нөгөө бурхан багш өмнөх олон дөрүүдэд гараад байдаг нам төр түүх шүү дээ тийм ээ. Тэрэн дээр бурхан багш хамаг амтны тусыг хийхин тулд тэгж их зүтгэсэн байгаа юм л да. Гэгэрлийг олоод хамаг амтны та одоо тэгж олон төрлийнхөө төлөө зүтгэсэн төгс гэгэрэлтэй та одоо хүрчлээ. Одоо ёстой жихэн амтныхаа тусыг үлдэгдэг. Номын хүрдээ эргүүлэгдэн. Тэгээ бурхан багш номын хүрдээ эргүүлсэн. Тэгээ тэр нь чагуу нэг тунирхаад тэгээд байсан хэрэг биш л дээ. Заавал айлтгах хэрэгтэй байсан гэж. Айлтгах хэрэгтэй байсан. Тэгээ айлтгаад тэгээ бурхан багш номын үрдээ эргүүлнэ гэж. За тэгээ бурхан багш номоо номлох гээд хамгийн түрүүнд намайг ном заахад ойлгох. За энэ нэг юм үг байт юм да. Жуд мимба гэж үндэс боловсрсан хүн гэж хэлж байгаа юм л да. Ном номлоход одоо хүлээж авах хүн бас байх хэрэгтэй. Фундейшнд түүтгэр гэж нэг юм байд юм л. Түүтгэр гэдэг нь хүшиг хаацсан юм шиг хаачнаа л гэдэг. Бид нар бол бодохдоо ухаан левел ялгаагүй мэдэх ёстой гэж боддог шүү дээ тийм ээ. Тэгтэл гэгэрлийн ном гэдгийг бол хичнээн ухаантай ч хүшиг хаацсан мэт харахгүй тохиол байдаг л гэдэг. Боловсроогүй байгаа бол. Тэгээ одоо миний номыг номлоход ойлгох хүлээж авах хүн хэн байна гэсэн чинь нөгөө 6 жил хамт хатуу жил бяцлагын хэт хамт байсан 5 бяцлагч байна шүү дээ тийм ээ. За тэр 5 номлоо гэж байна. За тэгээ тэр 5-д очиод тэр 5-д чинь бурхан багшийг шантраад явцсан гэж бодож байгаа юм л да. Чи одоо Жэни гэж маягтай бяцлал хийж байгаа юм л да. Ерөөсө хоолж идэхгүй. Гол санаа нь бол ерөөсөө л орчлон хорвоо гэдэг маань шунлаас үүдээд байна. Тийм ээ. Тэгээ шунлыг таслах ёстой. Тэгэхээр юу ч хүсэхгүй, юу ч идэхгүй баг ингэж ээж л өөр арга байхгүй гэсэн маягтай. Юу ч идэхгүй, уухгүй. Хорвоо гэдэг маань үүлээс хамаарат үйлдэл ирэх гэдэг нөхөр үйлдэл чихгүй маягтай ч юм уу те. Юу ч идэхгүй татгалзах ёстой гэсэн. Бурхан маш ингэж болохгүй гэж харсан гэж хэлдэг шүү тийм ээ. Тэгээд нөгөө 6 дээр эдийн самбар 5 шав дээр яваад очих. Нөгөө 5 нь холоос харчаал тэгэл нөгөө за нөгөө чи ирж шүү л гэсэн шүү. За хэдүүлээ өстой тоохгүй шүү. Шантрагчийг тоохгүй шүү. Тэгээ би бодоод байдаг. Тэд ч өстой амар удаан суудсан баг хоолтой хоолгүй суудсан тийм ээ. Гүшцэн юмнууд байсан шээ. Тэр мундаг шин бүгдээ гэгэрсэн л дээ. Тэд нар бол за харахгүй шүү хэдүүлээ гээл. Тэгээ бурхан багш хүрээл ирээл тэгэл барааг нь хараад тэгээд энэ төгс гэгэрсний сүр чавха гэж байдаг ч юм л да. Тэгэл тавлаа мөргөөл ном болсон л гэдэг. Ади самбунга гэж 5 шив байдаг. Тэгэл бурхан багш тэр 5 шивда энэ тийм одоо төв мөс бүст байх юм да. Бихар гэдэг мужид нь ёо Варанасын оронд Варанас гэдэг газар. Дансран Маравар гэдэг гэж байна гэж. За тийм нэртэй газар
тэр анх 5 шавьда бурхан багш 4 үний сургаал гэдэг ном номлжээ. 4 үний сургаал. Яг диншийн доо буюу 4 үний судар гэдэг нь бол тийм их судар биш, жижиг ном шиг байна. Тэгээд тэр нь дайваас сүм гэдэг юм 3 давтсан юм арай дэлгэрэнгүй болчдөг юм 3 хэлбэртэй байна. Хамгийн ихнийх нь уншаад дуусах үед л тэр 5 шавийн гүнш говидинга гэдэг шавийнх нь сэтгэлд Дэмба тонгонлоо буюу үннийг хусан ухамсар буюу хутагтын уян төрцөн л гэж хэлдэг. Хутагтын уян үннийг шууд харах ухамсар хэлсэн. Хутагтын уян төрсөн гэж. Тэгэхэд гүнш говидинга үндсэнд үннийг харсан буюу хутагтын уян гэдэг нь хутаг гэдэг нь үлэмжтэй гэсэн үг. Нөгөө талын эсрэг үний үед игэл гэдэг байхгүй. Нөгөөд нь болохоор хитийцэн гэсэн. Хитийцэн уян төрсөн. Хитийцэн уян гүнш говидинга үндсэн төрхтөгөө зэрэгцээд огторгуугаас аяа гайхамшиг зам тэвд энэ эх 7 хоногийн хичээлүүд нэлээд завсарлаж магадгүй шүү тамина. Тэгээд гүнш говид огторгуугаас аяа гайхамшиг зам тэвд алалаа зам бүлэндээ шойжин орхон. Зам тэвд номын үрдийг эргүүлэхийг харваа. Ийм дуу гарсан гэдэг юм. За тэгээд бурхан багш анхны номын үрдийг эргүүлжээ. Тэрнээс хойш жил өрөхгүй байгаа юм л да. Жил өрөхгүй дараа бурхан багш 2 дугаар номын үрдийг агуулгын дараа өөр ном номлож эхэллээ. Тэр болохоор тас цогцсон уулна гэдэг. Тас цогцсон уулна бол дундад номын хүрд болох бэлгийн чандад хүрхүү гэдэг багц судрыг номложээ гэж. Бэлгийн чандад хүрхүү гэдэг ном нь бол ер нь олон номнууд. За их түгээмэл яригдаг нь бол 9 гэж хэлдэг. Хураангуун дунд дэлгэрэнгүй, дундын хураангуу, дундын дэлгэрэнгүй, дэлгэрэнгүй дунд хураангуу амар урт хэлчихлээ. За ийм 9 ном номсон гэдэг. Одоо бид нар зам тэвд үлдсэн нь бол энэ дэлгэрэнгүй хураангуу нь үлдсэн гэж хэлдэг. Дэлгэрэнгүй хураангуу нь бол энэ улаан юм гэ гандан ном уншаад хэлдэг шүү дээ. Тийм улаан юм уншуулна гэдэг. Улаан юм гэдэг юм энэ жоохон бас одоо юу хэмдэ судрынх нь нэр бол юм бум гэдэг нэртэй ном. Бумт гэдэг нэртэй ном баггүй юу? 100,000 гэсэн. 100,000 гэсэн. Гэхдээ зүгээр яг ганданд улаан юм гэж хэлээд байгаа тэр ном нь болохоор юм улаан өнгийн юугаар бичсэн ном баггүй юу? Тодорхой нэг копиг нь хэлээд байгаа. Улаан өнгийн юмар бичсэн тэр номыг нь улаан юм гэд нэрлэлсэн. Тэрийг уншихыг алтан ганжуур гэдэг шиг л баггүй юу? Ганжуур гэд нэг л ном ба шүү дээ. Тэрийг алтан үсгээр бичсэн болохоор алтан ганжуур. Энэ чинь гунгай шойлон татсангийн гунгай шойлон билүү? Гунгай шойлонгийн гол номын сангинд байсан судар нь баггүй юу? Манай дашчин билүү судар нь болохоор одоо төв номын санд байгаа 9 эрдний ганжуур. Улаан юм нь болохоор санах гэдэг үлээд тэгэхээр дэлгэрэнгүй хураангуй нь бол 100,000 гэдэг нэртэй судар юм а гэж 12 хөт байдаг. За дунд гэдэг бол дундын дунд нь нөө дундын хураангуй юм бахад энэ 4 бот нийтгээд судар 2,000 гэдэг нэртэй судар. За хураангуй гэх юм бол бидний мэдэх жадам судар шүү дээ. Хураангуй гэдэг нь бол жадам 8,000 гэдэг нэртэй судар. За ингээд номлжээ гэж. За энэ удаа дунд
дунд номын хүрдийг бэлэг баримтын судыг айлтгуудаа бурхан багш өөрийнхөө одоо бурхан багшийн суудалт сугаал номлодог гэж тэ. Тэгээ бурхан багш суудалтаа мөргсөн гэдэг. Тэгээ тэр нь ямар учиртай вэ гэхээр одоо номлохж байгаа номондоо мөргсөн гэсэн санаа юм шиг байна. Номондоо номлохж байгаа. Тэгээ юм болохоор бурхан багшийн айлцсан номнууд дотроос 84,000 зүйл ном байдаг дотроос хамгийн Чөжин фумбу жати шидэн сумаа намжинаа равдан бүлдэн зовоо жанан бааны дүүжрвана шэрүжин баарлуу чипи тэний тэндэ гэдэг үг юм л. Бурхан багш 84,000 ном номсон дотроос хамгийн дээд үлэмж үнэмлэхүү ном нь бол бэлэг баримтын судрууд юм а гэдэг. За энэс хойш тэгээ дараа нь Ямбаажин тэргүүтэй хэсэг газруудад бол сайтар ялгсан 3 дугаар номын хүрдийг эргүүлжээ гэдэг. За нийтээ бурхан багш 45 жил ном номлож тэ 45 жил ном номлож. So бурхан багш бол тэгээд тэр хаан төр бүх сайн юмыг орхиод арснаас биш тэрнээс шуурга байшинд ороогүй гэдэг юм шүү дээ. Хөл нүцгэн явсан гэдэг. Хөл нүцгэн явсан гэдэг. Ботгол юм шиг байгаа. Бид тэр одоо за тэр явах. Тэгээд Найнэгний сүдэртэйгээ бурхан багш Нирван дөрийг үзүүлжээ гэж. Нирван дөрийг үзүүлжээ. За Нирван дөрийг үзүүлдэг нь бол шавнырын мөнхөд барих бодлыг нэцэхин тулд гişэрээ байт юм да. Ерөөсө мөнх хуслын биз дээ. Мөнх гэдэг бид нар бодоод байх юм биз дээ. Тэр бодлыг нь үзүүлэхин тулд хамгийн сүүлийн хичээл юм шиг. Хамгийн сүүлийн хичээл нь өөрөөрөө мөнх хүсийг үзүүлж байгаа тэр юм шиг. Яг бурхан багш Нирван дөрийг үзүүлэхээс 3 сарын өмнө бурхан багшийн шав Ананд гэж хэлдэг тийм ээ. Ананд. Үеэл юм шүү дээ. Ананд гэдэг үеэл. Бурхан багшийн аавынхын дүүгийн хүүхэд нь болоод тэгж боддог гэж. За тэр Ананд гэдэгт бурхан багш хэлсэн гэдэг. За би зөмбөрлж байгаа буюу рэ туйлгааны хөл уучлаарай. Рэ туйлгааны хөл гэдэг нэртэй энд яам бяцлаглыг би тоошгүй 3 галын тур шийдсэн юм аа. Тэгэхээр энэ бяцлаглын тусламжтайгаар би өөрийнхөө энэ бие зохицыг галав юул хүртэл байлгаж оршоод чадна гэж хэлсэн байт. 3 удаа хэлсэн гэдэг нэг. Та уул нь бол энийг сонсон даруйдаал багш минь та тэгээч л гэж айлтгах хэрэгтэй юм л. Заавал айлтгах хэрэгтэй гэж хэлээд шүү дээ. Айлтгах хэрэгтэй. Багш. Та тэгж айлтган сойрхож. Анд хариу хэлээгүй гэдэг. Тэжтэл баг анд сонсоогүй гэдэг. 3 удаа хэлээ анд сонсоогүй. Тэгээд яг тэгж асуухт нь дугаа яваад өгсөн гэдэг. Дугаа яваад өгсөн. Дугаа яваад тэгээ нэг газар чи бяцлал хийж байгаа. Тэгээд нэг дуг хийгээ. Та Виктори ярьж байгаа юм шүү. Тэгээд дуг хийгээ бяцлал хийжсэн чинь бяцлал хийгээд араас нь жоохон дуг хийсэн чинь тэнийг бяцлаглын завсрын зүүд мүд гэж байд юм шиг байна. Тэгсэн чи хоо юм их галбираас мод байна гинэ. Йоо хідэн чандаг хүрхээр ч юм том юм галбираас мод. Тэгэл тэрэнд нь ерөөсөө та бүхэл ертөнцийн амьтад шахуу тэндээс нь шүтэж амьдраад гэсэн үг л дээ. Сүүдрээс халуунаас хоргодог сүүдэрт нь ягаал үр жимсэнэтэл хамгийн сайхан амттай шинттэй жимстэй. Хамгийн сайхан тэрний жимсэнэтэл өлсөх цангах зовлон хувц сунар навчууг нь аваад даарах хөрөх хувц сунар бүх юм. Та олон төрлөختөн тэр модонд шүтээд аз жаргалтай байж итэл гівгэн нөгөө модонд салхи муухай салхилаад ингээд үнцээр болооч унлаа гэж зүүдлсэн. Тэгээд их давхий цээд их ёр муутай зүуд байна гэж бодоо. Тэгээ бодоод хэрвээ хамаг амтныг одоо тэтгэгч галбираас мод гэх юм бол цам твд бурхан багш шагжмууны бурханаас өөр юу авах вэ? Тэгээ ун гэдэг маань их бэлэг мутамаа гэдэг тэр даруйд яваад очиод бурхан багшийн хаан бүхий газар очиод айлтгсан юм л би ийм муухай зүүдлээ эний бэлэгдэл нь юугаа. Бурхан багш чамайг сая байхгүй хорондор Шамсын хаан Мара хурч ирээд надаа Нирван дүр үзүүлэхийг гуйчлаа гэж. Та бас хүслийн билүүлж байгаа юм л да. Тэгээ би зөвшөөрчлөө гэж хэлж байгаа. Зөвшөөрчлөө. Та үрчээр бодвол тэгэл одоо болоо штэ. Болоо штэ. Болоо штэ. Та яв гэсэн юм шүү. Зөвшөөрчлөө гэж хэлдэг.
Одоо болооч гэдэг болохгүй гэдэг. Ам авцсан. Бурхан багш ам чинь очрын ам гэж хэлээд байна л да. Нэцээ. Гэтэ яасан гэдэг. Хойшлуулсан гэдэг. Та одоо нирван дөрөв үзүүлээг бол бурхан багш би 3 сараар ухраалаа гэж хэлсэн. Та товчтой нэг иймэрхүү. Тэгээд энэ яг хөө ингэж хэлдэм дэ. Хожим тэгээд Анандыг Махагасяба гэдэг бурхан багшийн их том ууган шавн Анандыг хідэн зүйлээр хүлээд буруутгасан байт. Их буруутгасан байт. Тэр буруутгалын нэг юм нь бол чи бурхан багш 3 удаа чамд гэж хэлэх чи хариу өгөөгүй буруутгасан. Тэгээд зөвөр юу гэж альддаг байх юм бол тэгээд Анандын буруу биш юм гэнэ л. Ананд сонсоогүй, Ананд хариулаагүй нь бол бидний хувь юм гэнэ. Бидний юм гэнэ. Ерөөсөө бурхан багш төгсгөөсөн бурханаас яг шууд ном сонсно гэдэг маань бас. Ерөөсөө тэр Марагийн айлтгсан ч гэсэн таны боловсруулах шав гүйцлээ гэж хэлсэн. Тантай учрах уулзах, ерөөл барилгатай шав нарын та одоо гүйцэжлээ шүү дээ. Бурхны шинд үлийн үргэж барилга гэж бас ярих юм л та. Гудам бид нар зүгээр нэг хүнийг ингээд хараад зөрөхөд хүртэл хараад зөрөх хэмжээний барилга байна л гэж үздэг. Мөн үү? Та хэрвээ нэг үедээ найз нөхөр боллоо бол найз нөхөр болох. Амьдралын хань болох юм бол хань ижил болох барилга бас байх учиртай л гэж. Байнга л байгаад байх биш тийм ээ. Хол байж байгаа бол олон төрлийн дамжаал ойртол тийм ээ. Бүр ойртол аав ижээ бол хэдэн төрлийн тушаа тэгэл алгуур холдоол дараа нь танихгүй юм шиг болчих тохиол байдаг л. Тэг барилга байна л гэж хэлдэг. Тэг бурхан багшаас шууд ном сонсох барилгатай хувь төгөлдөр шавнар гүйцэж. Хувь төгөлдөр шавнарыг нь бүгдээр ингэ гэгэрл байгуулад гүйцсэн юм шиг юм. Номоо гүйцэж. Номлоо шүү дээ бурхан багш. Царайгаа харуулах нь чухал биш. Тэгээ гүйцэжээ гэх. Тэгээд л бурхан багш одоо нейрон дөрөг үзүүлэх болсон юм шиг байгаа юм да. Нейрон дөрөг үзүүлэх болсон юм шиг. Тэгээд энд одоо ярихад одоо жишээлбэл гэртээ залаатай бурхан бурхны би бол цаад агуулгын чухал шүү гэж яриад байгаа болохоос бурхны шин төөн бол энэ залаатай бурхныг бол яг бурхан багш яг богдлон бодтой байна гэж л хүндлэх хэрэгтэй байт юм шиг. Яг бодтоор хүндлэх юм бол бараг жинхэнэ бурханд хүндэлснээс бараг 16 дахин илүү буян хурна гэдэг. Яг бол жинхэнэ бурханд хүндэл төрүүлэх бас улаасаа хүндэлмээр л байд юм биз дээ. Тийм 16 дахин илүү буян хурна гэж байдаг. Хоёрдугаарт бас ер нь гэртэн ч юм уу аав ээжээс шүтэж ирсэн тэр бурхан байна шүү дээ тийм ээ. Тэр бол баг бидний бурханыг харж байгаа л тэр гэдэг юм шүү. Ойлгож байна. Бидний хэр хэмжээгээр л бурхан харагдаж байгаа нь бидний яг хувь нийцсэн зөгтсөн найруулсан бурхан бол одоо энэ юм аа л гэж хэлдэг. Ойлгож байна. Ярддаг штэ. Асангагийн 12 жилийн турш майдар бурхныг бүтээгээд 12 жил амьдралаа зарцуулж байгаа юм л да. Сүүлд нь майдар бурхантайгаа уулзаад та одоо ёстой даанч тийм ээ яасан ирэхгүй удавда таныг бүтээж бясалгаж яах. Би эхнээс нь дэргэд байсан л гэж хэлдэг. Эхнээс чинь дэргэд хажууд нэг шар нохоо байсан гэдэг шүү дээ. Шар нохоо бол харагдаад байсан л гэдэг. Энэ нөгөө түүтэрл нэг тэр гэдэг. Уулаасаа бол төгс игэрсэн бурхан бол хаа сайг үл гэж ярих л. Түүтгэрлээд байдаг. Тэгээд худлааг үл чи намайг дагуулад яваа гэж яриа байдаг л. Тэгээд залаад үүрээд явсан ч гэдэм юм. Гэтэ би намтраас нь уншаагүй шүү. Тэгсэн чи энэ хувраг юун шар өтдөө шар нохоо үрцэн явж байна гэж хүмүүс яриад байсан л яриад байдаг л. За дээр яг хүн итгэхийн аргагүй юм. За тэгээд бидний хувь тийм ээ гэж хэлж байгаа юм да. Хувь төгөл дээр. Тэгээ бурхан багш нейрон дөрөг үзүүл. За нейрон дөрөг бурхан багш үзүүлжээ. Нейрон дөрөг үзүүлэх төхөөлөд ирэхээр нэг юм. Яагаад энэ рүү яваад очсон бэ гэхээр бурхан багшаас хойш буддизм яаж өнөөдрийн хүртэл нь хадгалагдаж ирсэн бэ? Бурхан багшийг таалуулсны дараа ямар үйл явдал болсон юм бэ гэдэгтэй холбоотой болчихж байгаа юм. Мөн үү? Тэгэхээр бурхан багш их том шавнар болвол их том одоо бидний мэдэх алдартай монголжиг буу шарья будраа тэргүүтээ томоохон шавнар бурхан багшээс өмнө таалж ирсэн байна. Бурхан багшээс өмнө таалж ирсэн.
Монголчууд бүү гэх юм бол та бүхэн мэдэндээ молон тооны эхийн ачийг хариу эцгийн эхийн ачаар нь судар байдаг гэжтэй. Эхийн ачийг хариулж олон газараар там хүртэл явдаг гэжтэй тийм ээ. Тэгээ хурж ирээ тэгээд зодуулаа таларцсан гэдэг шүү дээ. Тэгж явж байхдаа нэг тэрсүүдийн 6 багштай таараа тэд нь миний бодол буруу байсан юм биш үгүй шавнарт минь хэлээрээгээ тэрийг нь хэлэх гээд очисон чинь нөгөөдөл нь багшийн манд оромжлаа. Тийм яриа байдаг л. Монголчууд бол бурхан багш ирээд хуйлгааны огшоон. Тэгээ нэг гişний дотор хэдэн ертөнцийг туулах чадвартай тийм бодол төрөөгөө л гэдэг. Нэг хүмүүс нь зодж явахт нь зүгтээ гэсэн бодол төрөөгөө гэдэг. Тэр үгээг үл үлийн үрээл гэж харсан байна. Тийм болохоор бурханы номонд дайсны дарсныг олсон тийм ээ. Дайснаа дарсан архтын утга ба штэ тийм ээ. Гэгээрсэн архтад хүртэл зовлон тохиолдлыг үл тэр үлийн үршүүлэгт. Тамийн зовлонгийн голоос ч гэсэн өчүүхэн амсгэлт гарч ирвэл тэр буйны үршүү гэж гараад байна. Тэгээд Шари Будраа бол бас өндөр харсан шүү дээ. Шари Будраар бурхан багшийн нейрон дөрөг үзүүлэх сургийг дуулаад тэгэл за би тэгвэл наан нейрон дөрөг үзүүлнэ л гэж хэлж байгаа юм л. Бурхан багш олон шавнар нь дандаа гэгэрцэн. Тэгээд одоо гэгэрэл дотор нэг юм 2 гэгэрэл байт. Үлдэгдэлтэй гэгэрэл, үлдэгдэлгүй гэгэрэл гэж 2 байна. За ийм байдэн шүү. Гэгэрэл, төгс гэгэрэл гэж 2 байт. Гэгэрэл, төгс гэгэрэл. Гэгэрэх юм бол архад болно гэж хэлдэг. Төгс гэрнэ гэх юм бол бүддаа болж байгаа юм тэр. Тэр олон шавнар нь бол дийлхэн гэгэрцэн шавнар юм л да. Тэр гэгэрэл дотроо за энэ хоёрыг ядаад гэгэрэл хийгээ төгс гэгэрэл хоёр хоорондоо ялгаатай юу вэ гэх юм бол гэгэрнэ гэдэг бол Нясуанасыг дарахын нэр юм аа. 84,000 муус тэглээ дарах юм бол гэгэрч. Төгс гэгэрнэ гэдэг бол хүний оюуны хүрч бол хамгийн туйлд нүрхийн нэр баг. Тэр муус тэглээ дарахыгээд хүний оюуны хүрч болох туйлд түрх хоёр бас хоорондоо ялгаатай л гэж. Нясуанасыг нэлээд доор дарчиж болно гэсэн. Оюуны хүрч болох буюу мэдэгдэхүн оршихуй болгоныг таньж мэдсэн туйлын мэдлэг төрнө гэдэг бол тэрнээс дээш гэж. За тэр архад гэгэрхсэд дотроо бол бас үлдэгдэлтэй нирван, үлдэгдэлгүй нирван гэж 2 нирван гараад гэгэрлэг. Үлдэгдэлтэй гэдэг нь юу хэлдэм бэ гэхээр жишээл би одоо ингэж гэгэрчлээ шүү дээ тийм ээ. Муус тэглээ 84,000 Нясуанасаа дарчлаа гэж бодоход одоо надад байгаа тэр хутгийг бол юу гэж хэлдэм бэ гэхээр үлдэгдэлтэй гэгэрэл гэж хэлээд. Ямар учиртай вэ гэхээр оюун санааны хувьд бол би чөлөөлөгдөж байгаа. Юунд ч хүлэгдэх, баригдах, шунал зуурал байхгүй болчихлоо шүү дээ тийм ээ. Зуурал байхгүй болчихлоо. Би Нясуанасаа дарц. Би их мэсгэлээ дарц чөлөөлөгдсөн. Гэтэ өмнөх үлийн эрхээр авцсан энэ бие зөгцс маань байгаа юм л да. Бие зөгцсөнд оюун манаас харгалзаад байж байгаа. Тийм болохоор энэ бие зөгцөөрөө дамжуулж өлсөж ч болно, цангаж ч болно, өвдөж ч болно гэж хэлээд. Оюун санаа нь чөлөөлөгдсөн боловч материалыг бие нь байгаа болохоор бас зовлон авах талбар байгаад байна гэсэн санаа юм л да. Ингээд гэгэрцэн хин нэгэн нас барлаа гэж бодоход нирван дүрийг үзүүлээ гэж бодоход одоо үлдэгдэлгүй нирванч гэж байна. Энэ материалыг биеге орхичоод дахиад үлийн ирэхээр ийм биег авдаггүй гэж юм л да. Гэрлийн мөн чанартай биег аваа явчихна гэж хэлж байгаа. Одоо чөлөөт хаашаа цаг хугацаа орон зай хязгааргүй тийм чадамжтай материалыг орших болсон. Биег авна. Тэгээд ирэх юм бол үлдэгдэлгүй нирванд лагмад юм да. Тийм баха. За тэгдэг байх. Тэгэхээр бурхан багшийн шавнырын хувьд бол гэгэрцэн болохоор энэ биетэйгээ байгаад байх бас нэг туйлын шаардлага байхгүй юм. Бүр энийг орхичлон бол баг амар болж байгаа. Тэгэхээр олон шавнар гараад тэгсэн юм шиг. Шари Будраа шавн болохоор за бурхан багш нейрон дөрөг үзүүлэгч бол би харж төвчихгүй гэж хэлсэн. Бурхан багш төгс гэрсэн бурхан багш зам төвд нейрон дөрөг үзүүл би хард төвчихгүй. Тэрнээс өмнө нейрон дөрөг үзүүлнэ. Тэгээд Шари Будраа одоогийн энэ дэлхийн хамгийн ууган сургууль гэж хэлээд байгаа Наландрын хэд байна да. 2000 орчим жилийн түүхтэй. Их сургууль гэдэг нь яг университет, яг мэдлэгийн төлөө хийгдсэн бас засар том байгууллагч оюутнууд. Тэгээд Наландрын хэдийн одоо байгаа газар бол тэр Шари Будрагийн нутаг гэх юм да. Нутаг. Тэгээд Шари Будраа өөрийнхөө нутагтаа очоо. За. Надтай номын барилгатай хүмүүс бол хурж өнөө өрөөд уулзаа гэж хэлсэн. Тэгээд маргааш үүрээр би нейрон дөрөг үзүүлнэ гэж хэлсэн. Тэгээд хаан тэргүүтээ бүгд хурж ирсэн гэдэг.
одоо магадын орн байхгүй. Магадын орн гэдэг. Бараг тэгж боддог чинь. Магадын орн л арай биш үү? За гэлж би амдурч. За. Тэгээд хаан сэлтэн бүгдээр сүүлийн номоо номлоо. Сүүлчийн удаа номоо номлоо. Тэгэл тэдэрний авал. Тэгээ Шарибутраа тэгш агуулал бясалгалд суугаал үүрийг сайн гэж юм да. Харанхуу бүрэн арилаад нар гараагүй тэр цагаан нэг л хэлдэг. Олж байна уу те? Нар мандаагүй. Тэгээ харанхуу бүрэн арилцсан тэрний цагаан гэгээ байна шүү дээ тийм ээ. Тэрийг ер нь их сайн гэдэг. Юм хамгийн өөрийн өнгөөрөө тодорно л гэж хэлдэг. Гэрлийн гим, нарны гэрлийн гим байхгүй, харанхуун гим байхгүй гэж хэлдэг. Тэгэхээр ихсэн. Бурхан багшгийн төгсөг ярьсан тэр мөчин ч гэсэн тэр байх юм л да. Төгсөг ярьсан мөчин болоо. Тэр яг тэр үеэр л одоо Нирван дөрөв үзүүлсэн Шарибутра. Тэгээ Шарибутра шавда өөрийнхөө харсал буюу тэр таяг Бадар аяг тэргүүтнийг бурхан багш дөргөөрөөгээд үлдээсэн юм шиг. Тэгээ шавны бурхан багштай очивол та багш инглээ гэж бурхан багш заал. Тэгээд нэг юмрхүү одоо шавнаас нэг жоохон бас нэг жоохон. Тэгээ би хотлоо ярьж магадгүй ихтэй жоохон гомдонгуй байсан шүү. Багш одоо ингэ яачдаг нь өвдөл гэл. Тэгсэн чинь бурхан багш хэлэхдээ Шарибутра зөвхөн энэ төрөлдөө миний одоогийн үед хүндлгүй хэлээр бол үхэх юм да тийм ээ. Зөвхөн энэ төрөлдөө миний одоо нас нөхцгийг харж төвчлгүй өмнө нь өөрөө нас нөхөж байгаа хэрэг биш юм а гэж хэлсэн байна. Өмнөх 1000 төрлийн турш миний энийг харж төвчлгүйгээр миний өмнө таалд 1000 төрлийн турш шав байсан ба. 1000 ч биш тэрнээс олон төрлийн турш шавн байсан ном номлож байсан. За тэгээд бурхан багш Нирван дөрөв үзүүлжээ гэж. Нирван дөрөв. За энийг одоо нэг дэлгэрэнгүй яриад явах те. Нирван дөрөв үзүүлсний дараагаар ямар асуудал тулгарх юм бол одоо бурханы шинийг хэрхэн залгах вэ? Яаж хадгалах вэ? Хамгаалах вэ? Та бурхан багш нь дадрав гэж нэг дамын дадрав гэж шашин загсан шав гэж байт бурхан багш. Та бурхан багш өөрийнхөө шашныг хүнд загсан байх юм бол Касьяпа гэж Маха Касьяпа оцрон жимбо гэдэг. Гэрлийг сахигч гэдэг нэртэй. Тим шавда шашнаа захиж орхижээ. За тэгээ бурхан багшийн Нирван дөрөв үзүүлсний дараа бурхан багшийн одоо шашнаа загсан тэр шав болох Маха Касьяпа зүг бүрт илцал зараад бурхан багшийн хамгийн одоо том 500 шавыг 500 бандтай 500 архтын утгыг болсон 500 шав гэж юм л. 500 шавыг одоо зарлан дуудаж бурхны шинэ гадуу дамбуу гэж хэлдэг юм. Та бурхны шинэ ангадгаар чуулган гэж ярих юм. Энэ түүхэн үйл явдал гэж. Шашин судалж гэсэн түүхэн үйл явдал гэж үздэг. Бурхны шинэ ангадгаар чуулган гэдэг их чуулганыг зарлан хоролдуулжээ гэж. За энэний гол зорилго төвд нэрнийхэн тайлбар бол зарлиг хураасан ангадгаар чуулган гэдэг. Энэ бол энэ 45 жилийн турш бурхан багшийн айлдсан номлосон бүх сургаал номлолыг эмхтгэн нэгтгэж байгаа ийм чуулганыг зарлаж байна. За өнөөдөр ингэ өндөрлөхгүй. Дараагийн хичээл дээр бүгдээрээ тэр чуулганаар юу болсон? Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл буддизм яаж явсан талаар ярилцгаая. Энэ бүхний шимээр бидний даруй. Багшлан бурхныг бүтээн үлдээд энэ орчлонгийн нэг ч амтны хот сургаалгүйгээр бурхны орноо хөтлөх болтугай. Бодийн дэд эрдний сэтгэл төрөөгөө нэгэнд нь төрөх болтугай. Төрсөн нэгэнд нь стороотж олон бүрөөдөн хариудах болтугай. За энд зар байна. Бурхан багшийн дүүчин өдөр 2019 оны 5 дугаар сарын 18-ны бям гарагдах оноо. Зуны дэргүүн сарын шинэ 15-нд тохиодог бурхан багшийн их дүүчин өдрийг өгтөж 5 сарын 4-нд бям гараг одоо энэ бям гарагт өглөөний 5 цагт 12-ны ням гарагт өглөөний 4 цаг 30 минутанд бурхан багшийн дүүчин өдрөө 5 сарын 18-ны бям гарагийн өглөөний 4 цаг 30 минут тус нэг хоногийн турш сахидаг их хөлгөний тэтгэн ариусгуу буюу тэгчин сожин сахилыг сүсгтэн олонд хүртэнэ.
За мэдээж үн төлбөргөө тийм ээ. Тэгэхээр манай төв дээр энэ хагас өдөр бол 5 цагаас дараагийн 2 хагас бүтэн сайдар хагас өдөр эдэрт бол 4:30-аас тэгчин сожин гээд нэг өдрийн туршил хүн яг их хөлөгний гэгэрлийн замаар замнаж байгаа мэт тийм ээ. Ингэж өөрийнхөө бие хэл сэтгэлийг хянамгай гэгэрлийг тэмүүлэлтэй төгс гэгэрэл түрээ гэсэн гэм бодолтой өнгөрөх л маягтай ингэж үздэг байх. За голлох дөрөв за бас жижигтэй сах дөрөв чигдүүлүүд зүйлүү сахдаг. Тийм хүн биш ээ. Тийм хүн биш. Одоо хамгийн гол нь жишээлбэл нэг өдрийн туршил хорвоо чунхаа багсгал учиртай. Өөрийгөө магтахгүй байх учиртай. Өндөр дээр газар суухгүй байх учиртай. Арх дарс хэрэглэхгүй байх учиртай. Дуу хоор хэрэглэхгүй байх учиртай. За гол нь нэг өдрийн турш өөрийнхөө сэтгэлийг л хянд. Яаж яана гэсэн байдалтай. Өглөө үүрээр 5 цагаас өхнө шүү дээ. Маргааш өглөөний нар гарах хүртэл жил 365 хоног байдیں۔ Нэг өдөр нь л би нэг гэгэрэл зарцуулаад ямар байдгийг үзмээр. Яг гэгэрэл ингээд явхад хүн сэтгэлээ хянж болох нь болохгүй. Тийм ээ. Буйны сэтгэлийг төрүүлээд байж болох нь болохгүй гэдэг тушаад үзмээр надаас бодогдоод байд. Их сонин санагдана өөрт. Яг 100% нэг л өдөр би нэг хичээгээд үзье гэж боддог. Эхний удаа багшаас аваад төв багш өгөх бах. Тэрний дараа бол судрын Монгол дээр орчуулсан хууц моц байт юм да. Тэрийг авч чад өөрөө гэртээ одоо жилийн дараа юм уу 2 жилийн дараа юм уу хэдэн сарын дараа ч юм уу те нэг өдөр би ер нь их буян хураяа гэсэн өдөр өөрөө босоод бурхны өмнө авчиж болтой. Таац ингэ өндөрлөө дөө.